Манай улс бол өнөөдөр түүхэн хугацаанд бол түүхэн эдийн бэлтгэгч улс орон. Тэгэхээр бид нар бол үндсэндээ манай улсын эдийн засаг бол нэг худалдаа авагчтай. Үндсэндээ нүүрс зэсээрээ бодох юм бол за алтан дээр бол бас л нэг худалдаа авагчтай. Швейцар улс руу зардаг. Гэхдээ дэлхийн гадаад нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал таашгүйгээр өөрчлөгдөж байна. Энэ ганц Монгол тохиолдож байгаа асуудал биш. Маш их олон эдийн засгийн төсөөл тооцооллуудыг хийхэд хүндрэлтэй боллоо. Дэлхийн эдийн засгийн хямдрал болох нь ойлгомжтой болж эхэлж байна. Ийм нөхцөл бидний төсвийн тооцоол, төсвийн орлогын тооцоолч гэсэн зөрж байгаа. Тэгэхээр энэ эрсдлээс бид нар байгаа боломжоо буюу уул уурхай газрын эвлэлдэх баялгаа ашиглаж гарахаас өөр арга байхгүй. Тийм учраас одоогийн байдлаар нүүрсний үн төцөөлснөөс болгоомжсон. За дахиад бид нар тоо хэмжээг ихсгэхэд бол цаг хугацааны хайчинд орцсон байгаа. Тэгэхээр одоо алт хөдөлмөрийг хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. За үн цаадуулж байгаа зүйл нь бол маш олон хуулиудын асуудлууд байгаа. Тэгэхээр эдийн засгийн хэрвээ бид нэр аварж үлдээд цаашаага энэ хүндэгцэн үед бол цаашаага авч явъя гэх юм бол засгийн газрын баримталж байгаа байр суурийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдсон за тэр нөгөө байгаль орчныг хамгаалах урт нэртэй хууль болон маш олон хуулийн зохицуултууд нь нэлээд хүндрэлтэй байгааг бид нэр яалтаа өөрчлөхийг бол зөв гэж бодож байна.